удирдлагын хашаанд үндэсний онцлогооны төв, ботаникийн цэцэрлэгийн хажууд анагаах ухааны шинжилгээ ухааны том эмнэлэг баригдаж байгаа. Хоёр том цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээнүүд зурагдлаа. Бөөрөлжүүдийн цахилгаан станцын гэрээ, за дээрээс нь 5 толгойн цахилгаан станцын гэрээнүүдийн хөрөнгө оруулалтуудын гэрээ зурагцсан. Эдийн засгийн амьдрал үргэлжилж байна. Дараагийн сайн мэдээгээ дуулахыг гэсэн. Гэхдээ бид нар энэ сайн мэдээгээ улс төрийн сонгуулиас хол энэ улс төрөөс ангид одоо мэдээлэл гэдэг ийм байдлаар бол засгийн газар бас урт хугацаанд энэ үйл ажиллагаа хийж явж байгаа. Гэхдээ монголчуудын манд дуулах сайн мэдээг улс төрийн сонгуулийн дуйлаанаар зарим улс төрийн хүчин, зарим хэсэг бүлэг хүмүүс саар мэдээ болгож сонсох гээд байгаа учраас би өнөөдрийн энэ мэдээллийг хийж байгаамаа. За миний өнөөдрийн хийх гэж байгаа мэдээллийн гол зүйл бол Монгол Улсын хамтарсан Эрдэнэт үйлдвэр өнөөдөр бол 100% Монголын үйлдвэр болж байгаа гэдгийг би бас албан ёсоор зарлах гэсэн юм аа. Энэ талаар мэдээллийг дөнгөж сая бас Оросын холбооны улсын Интерфакс мэдээллийн агентлаг бас зарлаад эхэлсэн гэдгийг би бас энэ ташаанд нь хэлхийг хүсэж байна. Уг нь энэ асуудлыг улс төрөөс ангид сонгуулиас ангид барьж засгийн газар бол хичээж ирлээ. Нэгэнт одоо ийм асуудлуудыг олон нийтийн хэв мэдээллийн хэрэгсээр хөндөд байгаа учраас Монгол Улсын ерөнхий сайдын хувьд би албан ёсны байр суурийг илэрхийлэх гэж байгаамаа. Улс төрийн эрх ашигаас илүүтэйгээр улс орны эрх ашиг гэж зүйл байдаг. Монголоо боддог ямар ч хүмүүс дараах зүйлүүд бол ойлгомжтой санагдана. Юуны өмнө Монгол улс өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн 51%-ийг эзэмшдэг. Оросын холбооны улсын Оростек компани 49%-ийг эзэмшдэг гэдгийг та бүхэн мэдж байгаа. Өнөөдөр энэ хэлцээрийн үр дүнд Монгол улс 51%-ийг эзэмшин, Монголын компани 49%-ийг бол эзэмшнэ. Монголын компани гэдэг нь Хөдөлгөөний хөгжлийн банк, түүний төлөөний компани болох Монголын зэс компанийг би энд хэлж байгаамаа. Эрдэнэт үйлдвэр хуучин Монгол улсын хуулиас дээгүүр олон улсын гэрээ хэлцээрээр зохицуулагддаг байсан ийм хамтарсан үйлдвэрийн статустай байгууллага байсан бол одоо Монгол улсын хуулиар зохицуулагддаг, манай улсын компани тухай хуулиар зохицуулагддаг Монгол улсын үндэсний аж ахуйн нэгж болж хувирах юм аа. Хуучин бид нар 51%-ийнхаа ногдол ашигыг Монголд авч үлддэг байсан, 49%-ийн ногдол ашиг Оросын холбооны улсын Оростек компани шилждэг байсан. Өнөөдөр 100%-ийн ногдол ашиг Монгол улсад үлдэх болж байгаамаа. Ерөнхий сайдын хувьд би бас олон нийтэд сонгуулийн энэ өмнөх 1-2 өдрийн хооронд янз бүрийн нугалсан, гүтгсэн буруу зүрх мэдээлэл гарах үүднээс болгоомжилж би дараах байр суурьуудыг албан ёсоор илэрхийлж байна. Нэгдүгээр Эрдэнэт үйлдвэрийн бүх дагсан нийгмийн барилга байгууламж Монгол улсад бас дагаж шилжиж ирнэ. Бид энэ барилга байгууламжууд энэ бүх зүйлийг яг өнөөдрийн байдлаар нь засгийн газар үргэлжлүүлж авч явах болно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Монроос Цветмед бас энэ хамтарсан үйлдвэр яг энэ зарчмаар Монгол улсын 100%-ийн үндэсний аж ахуй нэгж болж байгаа. Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа өнөөдөр хэвэн явагдаж байна. Ямар нэг данс хаасан, там тэмдэг хураасан зүйл байхгүй. Цаашид маргааш Эрдэнэт үйлдвэр цаашдаа хэвэн үйл ажиллагаагаа авч явах болно гэдгээ хэлхийг хүсэж байна. Энэ бол нэгдүгээр. Хоёрдугаар 6 сарын 30-наас эхлэн хоёр тал албан ёсоор байр суурь илэрхийлж мэдээллүүдээ гаргаж эхэлнэ. Гуравдугаар энэ асуудлыг Оросын талын хамгийн өндөр түвшинд шийдвэрлсэн болно гэдгийг бас би хэлхийг хүсэж байна. Дөрөвдүгээр Оростек зөвхөн энэ хэлбэрээр одоо өнөөдрийн явж байгаа энэ санхүүгийн хилцлэр энэ одоо хилцээрийг хийн гэдгээ албан ёсоор илэрхийлсэн баримтчиг энд байгаа. Энд Монголын засгийн газар болон аль нэг улсын засгийн газар аль нэг 3 шитгээдэд бид нар энэ 49%-ийг зарахгүй. Энэ байдлаар ингэж зарах юм бол энэ одоо хилцээрийг явуулахгүй гэдэг албан ёсны байр суурийг илэрхийлсэн бичиг нь энд байгаамаа. Тийм учраас Монгол улсын засгийн газар үндэсний аж ахуй нэгжээ 100% авч явахын тулд Оростек болон Монголын компани энэ саналыг бол зөвшөөрөх саналуудаа бол гаргана гэдэг энэ байр суурин дээр байгаа. 5 дугаарт хин нэг 3 дахь этгээдэд энд оролцохыг хориглосон гэдгийг би бол дахин хариуцлагаар хэлж байна. Хин нэг 3 дахь этгээдийн санхүүгийн болон илүү төлбөр тооцоо энэ асуудалд бол оролцохгүй гэдгийг бас хатуу хэлж байна. 6 дугаарт хэрвээ Монгол улсын компани өөрийнхөө 49%-ийг зарах тохиолдолд зөвхөн Монгол улсын засгийн газарт эхний ээлжинд зарна гэдгийг би бас энд хэлж байгаамаа. 7 дугаарт энэ хэлцээр дуусахад Монгол улсын засгийн газрын зүгээс албан ёсоор
улсын их хурал энэ асуудлыг аль бие ёсоор оруулж танилцуулах болно гэдгийг бас хэлхийг хүсэж байна. Ийхүү үе үеийн засгийн газруудын хүсэж тэмүүлж байсан бас монголчуудын маань хүсэж мөрөөдөж байсан энэ одоо том асуудал биелэгдэх боломжтой болж байна гэдгийг хэлхийг хүсэж байна. Их хүрийн асуудлыг бид нар эцэслэн шийдвэрлэж чадсан. Хамгийн сүүлийн одоо мөнгө төлөх, хамгийн сүүлийн зээлийн энэ үлдэгдлийг төлбөрийг манай засгийн газар бас төлж багдуулсан гэдгийг бол та бүхэнд бас эргэж сануулахад илүүдэхгүй байхаа гэж ингэж бодож байна. Ингээ Монгол улсын үндэсний үйлдвэр бол эрдэнэт үйлдвэр болж байна. Бидний хувьд улс төрчих сэдв гэж байна. Бас улс орны эрх ашиг нэн тэргүүнд тавих асуудал гэж байгаа гэдгийг Монгол улсын хүн бүр, иргэн бүр, улс төрийн нам бүр, энэ хэсэг бүлэг хүмүүс ч гэсэн бүгд анхаарч авах ёстой. Монголчууд гадаад бодлого, улс үндэсний эрх ашиг, батлан хамгаалах бодлогоороо нам харгалцахгүй бид нар нэг бодлоготой байх ёстой гэдгийг би бас ерөнхий сайдын хувьд бол хүн болгонд иргэн сануулж байна. Сонгуулийн маргааш амьдрал үргэлжилнэ. Эдийн засаг тэр дундаа үргэлжилнэ. Тийм учраас бид нар энэ асуудлыг сонгуулийн өмнөх 24 цагийн 48 цагийн асуудал болох үнэхээр зохимжгүй асуудал гэдгийг би эцэст нь тэмдэглэхийг хүсэж байна. Манай сонгуультай идэвхтэй оролцоороо Монгол улсын засгийн газар үйл ажиллагаагаа 1 минут 1 секунд таслахгүй үргэлжлүүлэн бас явуулах болно гэдгийг та бүхэнд илэрхийлэхийг хүсэж байна. Баярлалаа. Асуулт.